Сайн байцгаана уу? Та бүхэндээ 2016 он нээлттэй хийж байсан нэгэн сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд үзэхээсээ өмнө суугтаа лайк болон сабаа дарж дэмжихээ битгий мартаарай. Ингээд кинонд орцгоё. Манай сувгийн шинэ бичлэгийг олон улсын спортын компани хамтран хүргэж байна. Хэрвээ та 18 нас хүрсэн бол сэтгэл хэсэгт байршуулсан холбоосоор ороод манай сувгийн Kyoku гэдэг урамшууллын кодыг хийж анхны цэнгэлэлтэд урамшуул авах боломжтой. Кино дундад барууны алс хязгаарт Лиз хэмээх хэлгүй их баригч эмэгтэй нөхөр Эли, хүү Мэдью болон охин Сэмийн хамт амьдарч буйгаар эхэлдэг. Нэгэн амралтын өдөр тэдний амьдардаг тосгоны сүмд шинэхэн номлогч ирэх үед Лизийн зүрхэнд айдас хурж нүүрэн цонхиж эхэллээ. Харин Эли эхнэрийнхээ санаа зовсон байдлыг анзаарсан ч Лиз зүгээрээ хэмээн хэлж түүнийг тавьшруулдаг. Мөрөглийн дараа номлогч жирэмсэн Абигелийн эзэнд гараа хүрэхийг харсан Лиз дотроо түгшин. Эли хүүхдүүдэд дагуулan номлогчтой танилцах үед Лиз түүний харцнаас зайлсхийж тэргэндээ үлддэг. Гэтэл гинэд Абигелийн төрөх цаг болж түүнийг яаралтай сүм рүү буцаан орууллаа. Лиз түүнд туслахаар очих үедээ номлогчийн ширүүн харцыг мэдрэхэд удалгүй номлогчч харанхуйд уусан алга болов. Харамсалтай нь нэрэн толгой хит том байсан тул Лиз ихнэлгсэн аль нэгийг сонгох хүндгэн шийдвэрийн өмнө тулгарч эцэст нь тэрээр Абигелийн амийг аврахын тулд нэрийг золиослохоос өөр аргагүй төрлөө. Түүний дараа Элиг гэртээ ирэхдээ нөхөр нь тэрвэн тайвшруулж энэ бол бурхны таалал байсан. Чиний буруу биш ээ хэмээн хэлдэг. Харин Лиз үгүй энэ бол номлогчийн буруу хэмээн дохиогоор хэлэхэд Эли түүнийг сэтгэлээр унсандаа цугалтаж байна хэмээн бодно. Маргааш нь Лиз Абигейлийг ирэхээр очтол нөхөр Нэтн нь түүнийг хаалгаараач шагаалгахгүй. Номлогч бидэнд аль хэдийн эмч олж өгсөн химээ хөөж явуулна. Тэр шөнө гадаа гарсан чимээнээр Лиз ирэхэд гинтэл цохыг нэгэн сум хаг будчихдаг. Энэ бол хүүгийн алдсандаа гашуудсан согтуу Нэтэн байсан бөгөөд тэрээр тэрэг шатаан байшин руу үргэлжлүүлэн буудаж Лизийн нэрийг дуудан чи тамд очих ёстой хэмээн орилж гарав. Харин Эли түүнийг аргадан зогсоохыг оролцсон ч тэрээр үгэнд нь орсонгүй. Харин энэ үед өнөөх номлогч гарч ирэн Нэтнийг ятган явуулаад галыг унтраалаа. Элич энэхүү үйлдэлт нь номлогчд гүнээ талархан түүний гэртээ урахад Лиз нөхрөөсөө түүнийг оруулахгүй байхыг хичээнгүйлэн говьч нэмэр болсонгүй. Номлогч Элитэй ярилцаж суухдаа хэнийг амьд үлдээж хэнийг өхүүлэхийг зөвхөн бурхан шийддэг. Гэтэл танай эхнэр өөрийгөө бурхны оронд тавьсан гэж сэтгэлийг нь өмүүлнэ. Тэгээд Эли эхнэрээ хайгаар явхад Лиз хананы цаана нуугдсан байх ба номлогч түүнийг тэнд байгааг мэдэж би чамайг шийдэхээр ирсэн гэж шивнээд Элиг эрэхтэн юу ч болоогүй мэтэл гарч одов. Ингээд Лиз эндээс хурдхан нөөе гэж шийдээд Элигээс гуйтал түүнийг Нэтнаас л айж байна гэж бодоод хоноо хариуцлах хүн голоод аавынхаа ферм рүү явна хэмээн амлав. Гэвч маргааш өглөөн нь тэдний бүх хоныг хэрцгийгээр хядаж бүр нэг хээлтэй хонных нь гизийг ярьж доторх ургыг нь хүртэл алсан байх ба Элич үүнийг Нэтний хийсэн хэрэг гэж үзэн хүү Мэдюгийн хамт хот руу мордлоо. Харин Лиз охиныхоо нүдийг боож энэ аимшигт дүр зургийг харуулахгүй тулд сарвч руу цэвэрлэхийг хийхээр одов. Гэтэл гинэд сарвчны хаалга гаднаасаа түгжидэж Лиз цонхны завсраар шагаатал номлогч охин Сэмийг нь хөдлөн авч явааг хараад сандарч ухаанаа алдчихдаг. Удалгүй Эли Нэтнийг олж чадалгүй буцаж ирээд эхнэрээ сарвчнаас олно. Мөн Сэм байшингийн ард унтаж байхыг олоод тэд сая нэг юм тайвширцгаадаг. Тэр шөнө Лиз нөхрөө унтсан хойно гэрээсээ Сэм гарч сүмд очин номлогчийг алахаар өрөөг нэгжээд гэвч орон дээр нь Сэмийн хүүхэлтэй байхыг л олж харна. Харин нөгөө талд өнөөх номлогч аль хэдийн Лизийн сарвчин нэвтэрч тэнд байсан Элийг гиндүүлэн хутгалждаг ба Эли амьсгал хураахынхаа өмнө яагаад хэмээн асуухад номлогч учир нь тэр чамд хайргүй учраас хэмээн хариуллаа. Удалгүй Лиз тэнд ирэхэд нөхөр нь үхэлтэйгээ тэмцэж байх ба Эли түүнийг зовлонгоос нь ангижруулж өгөхийг говьч Лиз тэгэж зүрхэлсэнгүй. Энэ үед орж ирсэн Мэдью эцгийнхээ зовлон эцэс болохоор шийднэ. Харин Эли эцсийн амьсгалаа хурахдаа хүүдээ гэр бүлийн өвөөг идэн хүрэхийг захихад Мэдюч бууныхаа гохыг дарав. Удалгүй тэдний гэр хүртэл гал давтан шатах ба тэднийг тэргээрээ цухтан гоцсны дараа номлогч Сэмийн хүүхэлтэйг барьцаан
дүрлсэн алсах галыг хараад зогсож байдаг. Эндээс үйл явдал өнгөрсөн үе рүү шилжиж Жона хэмээх охин цөлд тэнүүжилж яваад угаан алдчихдаг. Гэтэл нэгэн гэр бүл түүнийг олж хотод авчран Фрэнк хэмээх эрийн дэм бодолд худалдаж орхино. Жона энэ газрыг хууль бус газар гэдгийг мэдээд цухтыг оролцсон ч хитрхи оройцсон байлаа. Тэрээр тэнд Сайли хэмээх бүсгүйтэй танилцсан. Нэгэн шөнө харгас үйлчлүүлэгч Сайлиг зодож Жоног хүчирхийлэхийг завдахад Сайли түүнийг буудаж алах хэдий ч үүнийхэн төлөө Сайлиг олонний өмнөд үжлээд амийг нь хөнөөчгдөг. Олон жилийн дараа Жона тэр газрын туршлагатай нэгэн болсон байлаа. Түүнд Лиз хэмээх дотны найз байсан бөгөөд тэд энэ 5 мэт газраас хамтдаа цухтыг мөрөөддөг байв. Нэг удаа Лиз өөрийг нь доромжилсан үйлчлүүлэгчийн хөлийг хацхад ууралсан Фрэнк олонний өмнө түүний хөлийг огтолж шийтгэн. Ингээд Лиз хилгүү болж Жона түүнтэй харилцахын тулд дохооны хэл сурлаа. Удалгүй тэд зуучлагч эмэгтэйгээр дамжуулан Лизтэй гэрлэхийг хүссэн Элиг ихч бэлэвсэн эрийг олдог. Тэд хамтдаа зүхтах төлөвлөгөө боловсруулж байтал нэгэн баян үйлчлүүлэгч дэм бодлын бүх хэмсийг хөлсөлсөн нь өнөөх номлогч байх ба номлогчч Жоног таньж зөвхөн түүнийг сонгохоор болдог. Өрөөнд номлогч Жоног бүсээрээ ороолгож би чиний төлөө нүгэл үлдсэн. Одоо чи намайг аврах ёстой хэмээн зовоож эхэлнэ. Охины хашгирах дуунаар Лиз орж ирэн номлогчийг хутгалахад номлогч уурсан хутгийг нь булааж өөрийнх нь цээж нь зогоод хөнөөчгдөг. Дараа нь Жоног авч явахаар завттал Жона хутгийг шууран авч номлогчийн хоолойг зүсчихдэг. Ингээд тэрээр номлогчийг өгсөн гэж үзээд хэргийг тэд бие биенээ алсан мэт болгож зохиомжлоод өрөөг галтан шатааж мөнгийг нь аваад цухтчихдаг. Ингээд тэрээр өөрийнхөө амьдралыг оронгоор нь эргүүлж найзынхаа нэрийг зээлдэн түүний амьдралаар амьдрахыг шийддэг. Тэрээр өөрийн хөлийг огтолж хилгүй болсны дараа Элигийн илгээсэн тэрэгэн дээр суухдаа өөрийгөө Лиз хэмээн худал хэлж түүний оронд гэрлэхээр явлаа. Эндээс үйл явдал дахин урагшаалж бүр өнгөрсөн цагт очино. Жона охин аав ээжийнхээ хамт амьдардаг ба түүний аав бол өнөө харгас номлогч болж таардаг. Тэрээр шөнө бүр ээжийг нь зодож бурхны нэр барин түүнийг аварч байна хэмээн ташуурддаг байлаа. Нэг өдөр Жонагийн сарын тэмдэг анх удаа ирэхэд тэрээр өөрийгөө үхэж байна хэмээн айж цустай хувцас нуухыг оролдоход ээж нь түүнд энэ бол эмэгтэй хүн болгоны жам ёсны зүйл гэдгийг тайлбарлаж өгнө. Гэвч номлогч үүнийг олж мэдэх ба охиныг угааж байх зуур түүний нүцгэн биеийг ширтэж одоо чи эмэгтэй хүн болсон тул насанд хүрэгчдийн үргийг хүлээх цаг ирсэн хэмээн ёрийн муухагаар шивнэн. Нэг удаа Жона малаа хариулаад явж байтал Самуэль Волф хэмээх хоёроор морьтой дахин ирнэ. Волф угаан алдах ба Самуэль түүнээс ус гуйлаа. Жона түүнд худгаас ус уулгасан ч Самуэль мөн л ухаан алдаад унчихдаг. Жона хоёр эрийг сарвчин чирч оруулахад Самуэль түүнд эд зүйлсээ сануулна. Охин Эмилийг нь авч морийг нь үргэн хөөж явуулснаар эцэг ихтэй харагдахаас сэргийлнэ. Ингээд тэрээр Самуэлийн шархыг боож сумыг нь гаргаж өгөх хооронд Волф түүн рүү шалиг тохио зангаа гаргасаар байлаа. Үдээс хойш номлогч сарвчанд ороход хоёр эр яг амжиж нуугдаж чадлаа. Тэрээр Жонагаар усанд орохдоо туслуулах зураа чи одоо эмэгтэй хүн болсон тул эхнэр хүний зарим үргийг гүйцэтгэхэд болно. Ана энэхүү үргээ биелүүлж чадаагүй хэмээн тайлбарлана. Үүнийг сонссон Ана энэ нь ямар буруу зүйл болохыг хэлэхэд номлогч бүр тоосон ч шинжгүй өнгөрөөдөг. Тэр шөнө Ана нөхрөө Жонагаас холдуулах гэсэндээ түүний хүслийг ханхыг оролцсон ч номлогч түүнийг өөрөөсөө түлхэж байлаа. Хэд хоногийн дараа Ана охиндоо гахаа гаргахыг зааж өгөх бөгөөд үүнийг сарвчнаас харж байсан Самуэль яаран нуугдлаа. Энэ хооронд Ана нөхөр нь охиных нь нүцгэн биеийг ширтэж байхыг удаа дараа олж харан түүнийг буруутгахад номлогч түүнийг алгадан шийтгэв. Гэвч Ана түүнийг өвчтэй гаж донтог хэмээн нэрлэгээ зогсоосонгүй дуурсан номлогч Жонагийн нүдэн дээр гэрийнхээ гол эхнэрээ бүсээрээ ороолгож гарав. Эцэгийнхээ эзгүй хоогоор Жона сарвчанд эдгэрч буй ирчүүдэд хоол авчирхад Волф энэ цавшааныг ашиглан нойлын өрөө рүү явлаа. Харин Самуэль Жонагаас олз гойх ба хэдхэн хормын дараа Самуэль нойлын өрөөний нүхээр дүүжлүүрийн гогцоог шургуулж Волфыг боомлж эхлэхэд Жона айдас тавтан харж зогсоно. Амт тэнцсэн Волф буу гарган буудсан ч онолгүй амьсгал хураах ба дараа нь түүний цогцыг гахаануудад хаяад өгчдөг. Самуэль Жонод хэлэхдээ Волф биднийг алхаас нь өмнө түүнийг алах ёстой байсан хэмээн тайлбарлаад ээжигээ номхон байхын оронд өөрийгөө хамгаалж тэмцэж байхыг зөвлөв. Энэ хооронд хотод номлогч дарханд захиалга өгч
хүний амийг таслах тусгай төмөр хэрэгсэл хийлгэнэ. Муу эхнэр байсныхын шийтгэл болгон үүнийг Аннагийн аман зүүдэг. Маргаашийн сүмд мөрөглийн үеэр Жона ээжтэй номлогчид ингэж хандхыг нь зөвшөөрөх ёсгүй. Энэ мэд доромжллыг дэвжиж амьд явхаар үхсэн нэр хэмээн хэлдэг. Гэтэл хэдхэн хормын дараа Анна олны нүдэн дээр өөрийнхөө амийг гүйгүүдгчхэн тэр. Ингээд Жона гашуудан уйлж байхад номлогч эхнэрийнхээ үхлийг номлолынхоо нэг хэсэг болгон ашиглаж түүнийг нүглийнхээ төлөө зохих шийдвэрлэлээ хүрсэн мэтээр ярина. Маргааш нь номлогч Жоног сүмд авчирч өөртөөгөө гэрлүүлэхээр алавтана. Юу болох гэж байгааг ойлгосон Жоно хашгирах цухтыг оролцсон ч номлогч түүнийг барьж аманд нь нөгөөх төмөр хэрэгслийг зүүчгэн. Тэгээд гэрлэх ёслолын үгсийг уншиж эхлэхэд нь Самуэль гинт орж ирэн өөрийнх нь эцэгч мөн хүчирхийлэгч байсан тул хүүхэд байхдаа түүнийг алсан тухайгаа ярина. Тэрээр номлогч руу бууга чиглүүлж түлхүүрийг нь авч Жона руу шидээд төмөр хэрэгслээ тайлахыг тохино. Гэтэл гинт номлогч Самуэлийн гараас бууган шүүрэн авч эргүүлэн түүний толгоороо буудаж орхихон тэр. Дараа номлогч Жоног чирч гэртээ авчран ташуурдан шийтгэх ба маргааш өглөө нь номлогчийг унтаж байх оронд Жона тэндээс арай хийн цухтаж чадлаа. Ингээд одоо цагт Лиз хүүхдүүдэд дагамлан цасан шуурганаар цухтаж явна. Тэдний араас номлогч нэхэж явааг сонсоод Лиз буугааг авч хүүхдүүдээ нуугдахыг тушаалаа. Тэрээр модны ард зогсоод морины төвөргөөнийг сонсож буутахаар бэлтгэхэд морин дээр хинч суугаагүй байхыг харав. Гэтэл гинэд тэрэгний дугуй үхсэн амтан дээр гарч Мэтью юу болсныг харахаар зогсоход харамсалтай нь энэ бол номлогчийн урих байсан бөгөөд Мэтьюг тэрэгнээс буух агшинд түүний хэд хэдэн удаа буудан хөнөөж өгдөг. Ингээд Лиз хүүтэйгээ эцсийн удаа салах ёс гүйцэтгээд цааш үргэлжлүүлэн явна. Удалгүй Лиз Сэм хоёр Элигийн аавын гэрт хурж ирэхэд хүүгээ өгснийг сонссон өвгөн зурхиран уйлхан тэр. Харин Лиз түүний бууг авч гадаа суугаад номлогчийг гэрхийг хүлээх ба номлогч гарч ирээд Сэмийг хэрхэн тарчлаан зовоох тухайгаа хашгирав. Лиз жаран охиныхоо өрөө рүү гүйн ороход хадам аав нь аль хэдийн хананд хатагдан өгсөн байхыг харна. Зөвхөрсөн Лиз дахин сум авч Сэмийг цонхоор цугтаалгахын тэр. Харин номлогч гэрт орж ирээд чон шиг уйлах зураа нүхэлтнүүдийн араас ирэх чонын тухай ярина. Тэрээр Лизийг мөн цонхоор цухтыг завдахт нь татан буулгаж тэр хоёрыг хоёуланг нь бариад авчихдаг. Дараа номлогч Лизийг модны мөчөрт хүлээд Сэмд юу хийх гэж байгаагаа ярихад Лиз түүний нүрлөө нулимчдаг. Гэтэл үүн дурлсан номлогч Лизийн нүдэн дээр охиныг нь ташуурдаж биед нь хурж өөрийгөө хариуцлах хүлээхгүй хүн тул дахин нүгэл үлдэхээсээ айхгүй хэмээн хэлнэ. Номлогч хуцаа тайлгаар эргэх үед Лиз бүх хүчээ шавхан гараа суллаж модноос мултарч чадлаа. Тэрээр дэнлүү шүүрэн авч номлогч руу шидэн түүнийг галдан шатаах ба дараа нь буу шүүрэн авч түүнийг бутгад номлогчийн галд шатаж буй би цонхоор шидэгдэн эцэст нь нэг юм ам үрэгддэг. Хэдэн сарын дараа Лиз хадам аавынхаа хүсэж байсанчлан тэр газрыг модны үйлдвэр болгон хувиргажээ. Нэг өдөр Нэтан Лизийг хайж ирээд хүүгээ алдсныхаа дараа номлогч түүнийг төрсөн нутагтаа туслах шерифээр илгээсэн тухай ярина. Тэрээр шериф болмогцоо хэргийн материалуудыг үзэх хэрэгтэй болж тэндээс Фрэнкийг алсан жинхэнэ Лизийн хэргийн материалыг олжээ. Ингээд Нэтан одоогийн Лизийг жинхэнэ алуурчин хэмээн үзээд түүнийг гавлан авч одлоо. Гэвч Лиз охин Сэм нь нутгийн ажилчидтай хэдийн тассан байхыг хараад ээжийнхээ үйллийг давтаж нуурлуу өсрөн амиа хорлцдог. Ингээд олон жилийн дараа Сэм өөрийн гэсэн гэр бүлтэй аз жаргалтай эмэгтэй болсон байх бөгөөд ээжигээ үргэлж гүн хүндэтгэлтэйгээр дурсан сандаг болсноор энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай.